Яруу гэхээр нэг хоолойн юм. Энэ арай зөндөө шүү дээ. Айгуу сайн гэдэг шүү дээ. Тийм ээ. Ингээд цэцгэлж байна. Хоолой биш дээ. Энэ өөтэй хахтай өстөөс юм чи. Юу гэх юм энэ өөс. Нэг гашуун тий. Маш гоё өст. Өөр гоё урчиж. Аваа шууд ажиллал иддэг гэдэг. Хоолойн айгуу сайн гэдэг тий. Үзэгчдээ өдрийн мэндийг үзэж та бүхэндээ хүргэе. Тэгэхээр өнөөдөр би нэг шинэ нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэх гэж байгаа. Энэ одоо өв ба үйлдэл гэсэн нэртэй байх болно. Тэгэхээр яагаад нэвтрүүлгийн маань өв ба үйлдэл гэсэн нэртэй байх вэ гэхээр хүн ер нь хэлсэн үгээрээ дамжуулан тэр зүйл нь үйлдэл болон хувирдаг шүү дээ. Тэгэхээр хүн одоо үгээрээ дамжуулан үйлдэл илэрхийлдэг гэсэн утгыг энэ нэвтрүүлэг маань гаргаж ирэх болно. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зочинтой танилцъя. Бат улсын Бат Эрдэнэ Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуульд улс төр судлалын докторант, Бибэ цуврал номын зохиогч, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч. За сая уцаар холбогдсон тий. Эрдэнэтийн гоо нартай өдрийн мэнд. Тийм байна. Гэтэ гараа бас нөгөө барихтаа бас болгоомжтой байх гол. Барьчлаа. Тэгээд нэвтрүүлгийн агуулга маань болохоор уг ба үйлдэл. Тэгээд би яагаад нэвтрүүлгийнхаа зочноор таныг уурсан бэ гэхээр нөгөө хэлсэн л бол хийдэг гэсэн нэг тийм өрөө байдаг шүү дээ. Тэгээ яагаад чи нэвтрүүлгийн агуулга бодохоор яг тантай харилцаж чи нэвтрүүлгийнхаа суурийг тавьдсан уу гэж одоод урилга хургуулсан. Баярлалаа. Тэгээд Биби парк гэдэг зүйлийг чи ярих гад бүр онцлоод энд өрсөн байхгүй юу. Гайхсан бах те яг тэр самбарын тэнд та ирээрээ гэдэг өглөө залгахаар. Тэгээ яхаа ер нь бол бас нэг манай Эрдэнэт хотод байгуулагдж байгаа гадны хөрөнгө оруулалтын томоохон хөрөнгө оруулалтууд нэг шүү дээ тий. Тэгээ гаднаас хөрөнгө оруулалт татна гэдэг бол бас тодорхой хэмжээнд маш их ажиллагаа шаарддаг. Бидний хувьд бол нэг 1.5-2 жилийн хугацаанд бол хөгжөлдөж байгаа. Тэгээ наашаа цаашаа нэсэн өөрн одоо очно гэл ингээл тэгээ санхүүгийн дооцолол бид нар ч өөрсдөө барилгын чиглэлийн хүмүүс жишээлбэл биш учраас Биби парк дээр мэргэжлийн хүмүүстэй уулзуулна хооронд нь холбоно гэл ингээл эргээд нөгөө төрөөс явж байгаа төрийн одоо засаг дарганы газрын нэр дээр байгаа газар байгаа учраас энэ газар дээр одоо аймагтаас зохион байгуулалт хийхээс ахвалаад маш олон ажлууд хийгдэж байгаа л да. Яачсан Биби парк маань ингээд өнөөдөр сүндэрлэн босоод хоёрч одоо барилга орон сууц ашиглалтанд орчлоо. Анх хэлж байхдаа бас сүр дулаантай хил амтай ялуу тэмцэх газар гээл энэ одоо Биби паркийг одоо юу гэдгийг шалгаагүй нэгтлаагүй газар бараг байгааг байх гэж бодож байна. Гэтэл өнөөдөр ингээд сүндэрлэлчлээ. Яг нэг талаасаа энийг тойрсон олон асуултууд байдаг. Яагаад гэсэн. Тэгэхээр эхний яагаад вэ гэдэг асуулт нь яагаад энд барилга барих болсон юм бэ? Тэгээд газар нь энд байх хэрэгтэй байсан бэ гэдэг асуултыг л тавих гэдэг. Ер нь бол яг солонгосын энэ орон сууцны хорооллын хувьд бол хөрөнгө оруулагчдыг бид анх 2017 оны 1 сард авчирч ирсэн. Тэгээд манай энэ цагаан чулууд одоо булаг, баян булаг, наран гэх тэр талаас ч нэг маш хэмжээний утаа орж ирж байгаа шүү дээ. Эрдэнэт рүү. Тэгээд гол руу орж иж байгаа тэр утаануудыг бид бас багасгах, аар хүрсний бохирдлыг бууруулах гэдэг утгаар анх орж ирсэн төслийн 23 тэрбум байна. За тэгээд тэнд бол одоо ингээд хаагаад газар одоо үзээд битүү таарсан. Ер нь бол одоо тэгээд баг тэр Улаанталгаа хүртэл явж байгаа 20 км зам байгаа шүү дээ. Тэр хүртэл газар утас. Тэгээд за ер нь бол газрын асуудал бол боломжгүй байна гэдэг шийдэл түрээд ер нь болио гэдэг асуудал ярьсан. Тэгээ болио гэдгсэн. Яг зөв 23 тэрбум орчим төгрөгийн хэмжээний одоо хөрөнгө оруулалтыг болно гэдэг бол өөрөө бас жоо харамсалтай. Аманд орж ирсэн шар тосыг чигэн нөгөө тэгээд аймагтай арай зөвшөлтсөд аймагаас бол бас санал тавиад одоо энэ дугасаал нөгөө дээр ч одоо баг миний мэтхийн 2007-8-9 он тавьсан шугам уу. Нэлийн дээр үе тавьсан шугам шүү дээ. 12-16 онд бол энэ уртлын бохирын шугамыг татсан. Тэгээд зорилго нь бол өөрөө угаасаа энд
12-аас 16 онд ч гэсэн төлөвлөгдсөн байсан. Байшин барих төлөвлөгөө нь угаасаа байсан учраас ийшээ орчихъя гэдэг. Тэгээд нэг ийм процесс дээр бол үүсээд энд бол тэгээд солонгосын хөрөнгө оруулагчтай санал тавиад орон сууцны харал бол баригдаж байгаа. Одоо бол ингээд 2 блок буюу 80 айл орон сууц баригдаж байна. Анх бол бас одоо жишээлбэл хятадын хөрөнгө оруулалт шиг зогсчих вэ тий. Зүгээр нэг балгас үлдэх вэ, жилийн дараа балгас байхыг наадах гэжсэн бол жилийн дотор болсон шүү дээ. Тийм боломжтой байсан. Жилийн дотор болсон. Нэг жилийн дотор босоод дахиад авилгатад тэмцэх газар дээр энэ чинь болсон чинь 7 сар 6 сар хугацаанд шалгагдсан. Тэгээ солонгосын яг газар байхгүй. Юм байхгүй байхгүй. Прокурор ингээд маш олон газараар явж бүх асуудал нь шийдэгдээд одоо ямар нэг хууль дүрмийн дагуу зөрчсөн асуудал алгаа гэдэг нь шийдэгдээд ингээд орон сууцны харал манай орчсон явж байгаа. Энэ дээр бол тэр солонгосын хөрөнгө оруулагчдад бас бид нар баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байгаа. Манай улсын парламентын гишүүн одоо жишээ нь хүсэл тавьсан учраас гэдэг утгаар солонгосын прокурор руу хүртэл бичиг явуулсан. Солонгосын прокуророос хөрөнгө оруулж байгаа компанийг бас шалгасан гэсэн. Тэгээд тэр нь солонгосуудад бас нэлээд хүнд туссан. Ягаад гэвэл бүтээн байгуулалт бизнес хийх гэж явж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нэг зууны хугацааг алдна гэдэг бол маш харамсалтай шүү. Өнгөрсөн жилийн 5 сард яг л юм байсан шүү дээ. Одоо тэгээд 11 сарын сүүл хүртэл шалгагдаад явсан процесс дээр энэ дээр бол нэг гişиг хадаас нэмж хадагдаагүй. Бүх үйл ажиллагаа зогссон. Тэгээд өнгөрсөн жилийн 11 сарын одоо 25 дээр асуудал нь шийдвэрлэж дууссан учраас үргэлжлүүлээд хөрөнгө оруулалтын асуудлууд үргэлжлээд одоо дулаанаа татах, нөгөө улсаа тэр 2.5 км-ээс татах гэх мэтлэнгийн ажлууд ихтэй одоо ч гэсэн ингээд бүтээн байгуулалтууд нь хийх гээд явж байна. Уул нь бол төлөвлөлтөөр бидний хувьд бол зүгээр бодож ирсэн юм. Яг хөрөнгө оруулалтын төвшин бол явдгаар аймагтай бид нар холбоод орчихсон шүү дээ. Бидний нэг ярьж байгаа зүйл одоо яг энэ самбар байгаагийн энд солонгосын хөрөнгө оруулалтаар гарааны бизнес эрхлэгчид дэмжих төв гэдэг. Одоо 1 давхар 100 м2 2 давхар 240 м2-ийн том төвийг бид нар 20 оны 1 сар ихэд ашиглалтанд оруулаад энд бас Эрдэнэтээс маань гарааны бизнес эрхлэгчид маань өөрөө гэсэн байр савтаа тий тодорхой хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчид маань гэсэн байгаасаа гэж хүсчихсэн. Тэгээд тэр ажил маань бас удаашрчлаа хийгдсэнгүү. Тэгээд энэ жилдээ баригдаад эхлээд явчих болов гэсэн бодолтой тооцоололтой бас яриад байж байгаа. Солонгосчууд юу ясны ясныг юмд чанартай ханддаг болсон шүү дээ. Барилга энтер нь бол талгаа зөгтөг. Тэгээд Монгол компани гүйцэтгэсэн юм бол тэрэн дээр бол яг бидний тавьсан өсөлтөлтэй. Тэр нь юу гэхээр бас манай нөгөө Эрдэнэтийн за тэгээд ер нь бизнес эрхлэгчид маань өөрөө гэсэн бас нэг ажлын байр бий болох хэвээр. Эргээд бас татвар тооцооноос ахуулаад улстай бас тодорхой хэмжээний татваруудаа төлж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү зүйлсээс ахуулаад бидний тавьсан санал бол та нар хөрөнгө оруул хяналтаа тавь. Гүйцэтгэгч нь бол Монгол компани байна гэдэг зүйлийг бол бид нар ярьсан. Тэгэхгүй бол одоо жишээ нь энэ дээрээ 200 солонгос бичнээ дээр бас л нэлээд болох байх л та. Одоо бид нар саяны ярьдаг тэр нийтийн орон сууцны төсөл гэж явж байгаа хятад мөн адилхан санал тавьж байгаа. Яг адилхан. Та нар нийтийн орон сууцаа барьж болно, мөнгө ч орж иж болно. Гол нь одоо тухайн барилгын компани бол гүйцэтгэгч нь бол Монгол компани байх хэвээр. Энэ өөрөө эргээд монголчуудын ажлын байр, эргээд одоо нэг айл өргөч гэсэн орлоготой байх асуудалтай. Гэх мэтлэнгийн өөрхөн зүйлсүүдийг ярьж байгаа учраас бид нар бас дотоодын төвшин дээр барьж байгаа бодлого маань юм болов уу гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр сая эндээс харж ирсэн юм код нь дээ. Код яаж аваад? Чин дээрний орсон сувч. За амны алттай юм чинь гайгүй учирлаад бас ингээд ороод амьдж байгаа айлтаас нэг харуулчвал тий бас нэг аягүй сонирхоод байна л да. Ямар алсан бол тий одоо нэг айл арцсан гэхээр бас гой санагдав. Шинэ байрандаа нууж орж ирээд тогтчихж байгаа. Хэдэн өрөө байр вэ? 3 өрөө байр. Манай метр квадрат. Энэ 56 метр квадрат. 56 метр квадрат. Шууд ийшээ бол бас гарчдээ юм байна тий. Ийшээ ууланд гарна урагшаа энэ хүүхдүүд ууландаас цанаар зогоож эрүүл агаарт гарах боломжтой юм байна. Тэгээд энэ орчин бас их зүгээр таалагдсан надад. Манай хүүхдүүд энэ байранд нүүж орж ирсэн байхгүй юу? Би тэр одоо хөөийнхөө байр дүүж орох гэж байна гэхээр одоо усаас энэ одоос гадна код хэлтэй бас нэлээ. Ирээд нэг 2-3 хон жинаа. Тэгээд хүүхдүүд маань ажилтаа дээр маань эмнэлэгт хүүхдээ авах хэвтсэн байгаа учраас одоо арын налуунд бид хоёр өвөөм хоёр байж да. Тэгээд ийм сайхан орчинд одоо ийм сайхан байранд орцсон энэ хүүхдүүд чинь тав тухтай их сайхан байна. Их гоё байр байна. Тэгээд хүүхдүүдтэй бас баярлж байна. Бид нар эрүүл сайн хүүхдийг хүссэн яриад байна. Баярлалаа. Засрын ажилтдаг байгаа юм биш үү? Одоо ингээд тогтчлтын ажил хийгдэж байна. Тогтчлтын ажил одоо галзуухныхаа тавилгыг гэж захаас үүднийхаа шиг авал хийх гээд
захиалга өгсөн хүмүүс нэрээд хийж өгч байна. Энэ хаалга бол их сайтай юм. Энэ орчин үеийн Хуруугаа хийдэ. хуруугаа юм. Уучлаарай. Айлт зөвшөөрлгүй орж Хаалга болсон байна гэдэг. Энэ болохоор Домофон. домофоных нь юу юм? За ингээд удахгүй юмд ингээд айлууд ороод Очигнал. халаан өнгөлөөрөө божигнол эхлэхэндээ тий. Яг нэрээ дөрөв давхар хийцэр хийцэн бодлоо. Анхнаасаа нөгөө нэг одоо нэг бид нар хэлсэн чинь нөгөө нийтийн орон сууц гэж нэг ярьж байсан гэдэг. Анхныхын зохион байгуулалтын асуудал. Тэгээд нийтийн орон сууц бол анхан давхар ах хэвээр. 3-4 давхар байдаг. Ялангуяа энэ Азийн орнуудын нөгөө утаа болон хөрсний нөхцлөөс авсан хамгийн том арга чинь нийтийн орон сууц гэхгүй. Ерөөсөө маш олноор барьсан. Тэгээ гэр орлыг тэр чигт байх болгосон байхгүй. Тэгжиж нөгөө жолонгийн асуудал, тэгжиж нөгөө утааны асуудал, тэгжиж нөгөө нүүрс төлдөг асуудлуудыг бүгд зогсоосон шүү дээ. Тэгээ тэр утгаараа 4 давхар гэж тооцоо явуулсан. Тэгээ хэдийгээр байрлал солигдсон ч гэсэн яг тэр концепц хадгалаад 4 давхар гэдгээр явуулсан. Тухайн үед бол яг нэгэнт одоо газар нүүрээ наадмын талбай яг энэ захад баруун захад ирж байгаа учраас өндөр давхар болгож болох юм уу гэдэг асуудлууд бол тухайд бас ярилцж ирсэн шүү дээ. Тэгээд бидний хувьд бол наадмын талбай дээр бол бид нар тийм байж мариалахгүй. Газар нүүрээ гоё газар байж болно. Гэхдээ анхны концепц хүн өөр аз жаргалтай амьдрах орчин өөрөө бүрдэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр утгаараа одоо юу гэдэг дөрөв давхраас илүү бол гаргаад ирэхгүй гэдэг санаагаараа дөрөв давхраа тэгээ бариад эзэлсэн. Яг за харахад бол нөгөө орчин үеийн шийдлэр цомхон нэг тийм нэг юм одоо хит бөөгнөрл байхгүй. Айгу амар санагдаад байна л да. Энэ уртлын байшин ч гэсэн анзаахаар нөгөө бие биендээ садаа болохоор гоогоц. Тийм ээ. Нөгөө нар тусах, нарны тусалд бол агт садаа болохооргүй. Нийтийн нэг давхартай байж болох ч гэсэн нарны тусал шууд тусахаараа юм хэлбэртэйгээр хийх байгуулагдсан гэж ойлгож байгаа шүү дээ. Ихээсээ ажил ингээд нэг үр дүнгээ өгөөд айлууд нь гоё ингээд нүүж ороод оршин суугчтай олцохоор ингээд нэг нөгөө гэр дүүрээд гэдэг шиг тий бас. Харин Гой мэдрэмж төрж шít. Ямар ч гэсэн хил амигт авуулсан ч гэсэн өнөөдөр ингээд гоё оршин суугчтай хүлээгээд авч байгаа болохоор их сайхан санагдлаа. Магадгүй удахгүй том бүтээн байгуулалтууд хийгдэх байх юм. хийснэ хэлээ. Тий. Хамгийн сайхан зүйл нь хийснэ хэлээ. Тэгээд өргөжлөлөө бас эрдэнэттэй томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хиймээ.